Сайн явж ирүү та. Сайн явж байна. Сайхан надж байна уу? Сайхан. За хичнээн километр туулж Дундгуй аймгийн Тэмээний байрт зорж ирвэ та. Манай Баянгийн ногоноорс мөнгөс газраас ирж байна. Эндээс 2700 км шахуу байна. Тэн дээр тийм 2 тэмээг нь ашаад тийм наадам сонирхоор хүрээд ирлээ. За энэ жилийн энэхүү Тэмээний их наадам ямар болж байна та? Үгүй сайхан наадам болж байна. Өдөрч сайхан надаа ийм зохион байгуулалт маш өндөр сайхан байр болж байна. Уржин Баян аймгийн ийм наадам дээр очсон. Би Баянгийн аймгийн Алтан ботгын ээжин Тэмээ шүгнэ байдаг. За Тэмээ маллаад хэдэн жил болж байна та? Тэмээ маллаад 46 жилдээ болж байна. 80 оноос эхлээд Тэмээ малж байна. Тоодолгоо энэ жил хэд хүрч байна? Одоо 320 хэд тэмээтэй залуулж байна. Тэмээ маллахын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Сайхан тал нь олон байгаа шүү дээ. Аш чимэг сагаан идэ бүх одоо тэрэмтэй унаал эдлгээнд маш сайн эдэлдэг. Манай нусах хангай нусах болоод тэгээд тэмээ их мал говьрхон болдог. Тэгэхдээ манай тэмээтэй манай нусах ногоноос маань. Вагсуудаа одоо тэмээ малыг адуу мал тэмээ мал хоёрыг одоо ашиг чимэг сайн ашиглаад сайн маллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоо энэ орчин залуучууд бүх хот зөөр газар зогсож байгаа шүү дээ. Би хөгтөвдөн бүгдээ одоо мал дээр сургаж байгааг нь. 3 хүүхэд 3 мал дээр байгаа 3 залуутай. Энэ жил одоо ерөнхий гишүүний ивент ор гэхээр одоо бүр хөргөн том баяруулаад тийм хол газраас зорж байгаа шүү дээ бид. Орос улсын горналтайгаас бүр тавшин алг бүр тэр одоо бүх алг уудамтай. Тэгээд одоо Баян аймгаас махын чиглэлийн тэмээ бүр тавшин одоогийн санаа энэ зүүн талаас нэг хурдны улам тэмээ бүр хайж яваа. Одоо бүр авах санаатай найзуудтай яриад тохироод сором. Хурдны уламтай тэмээ. Сүүний чиглэлийн тэмээ байгаа. Тэгэхээр таны хувьд одоо 3 чиглэлээр л тэмээг одоо илүү сайн өсгөх гээд байна шүү дээ, тийм санаатай байна.